Токиод Япон улсад амьдарч байгаа хүмүүс сонсоорой. 3 сарын 30-нд одоо ирэх бүтэн өдөр гэсэн үг. 12 цагаас 4 цагийн хооронд Bunkyo City, Токио хотод би сурвалж зохион байгуулах гэж байгаа. За энэний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын сүүлийн хэсэгт ирүүлээд уулзцгаая. Манай Монголын тэргүүлэгч компани говь хөрхий хэдэн мянган ажилтны юмыг хятадууд тэндээ 40-ийн ажилтнаа хийж байгаа. Бүх юм автоматжуулсан. Тэгээ хятадууд одоо эх 5 жилийн хугацаанд ямар үйл рүү шилжиж байгаа юм бэ гэх юм бол Dark Factory era руу шилжиж байна. Хав харанхуй үйлдвэрлэлийн үйл рүү шилжиж байгаа. Монголчууд бид нар ер нь чулуун зэвсгийн үеэр амьдарч ах шиг байна. Гэсэн бодол надаа яаж хизээ төрсөн бэ гэх юм бол энэ бичлэг харсныхан дараа. Энэ хаахны бичлэг юм бэ гэх юм бол BYD автомашин батарейн үйлдвэрлэгч компани цаашин видео гаргасан. Юу гаргасан бэ гэх юм бол BYD Shark гэдэг pickup truck машиныг хэрхэн яаж үйлдвэрлэх юм бэ? Хэдүүлээ хамт харцгаая. Ямар том үйлдвэрлэл юм бэ гэх юм бол дараа нь зураг үзүүлэн заяа. Энэ зүгээр Сан Франциско хот шиг адилхан том хэмжээтэй үйлдвэрлэл. Бараг Улаанбаатар хот гэсэн үг заяа. За хүн харагдахгүй заяа, хүн байхгүй. Машины каркас ер нь шууд ингэ гаргахгүй зүгээр стампинг заяа. 100 жилийн өмнө бид нэр тоогоо моогоо ингэ шийдэг байсан. Одоо машиныг зүгээр бэлт бат юм шиг байна. Хаалга үйлдвэрлэж автомат гаргана. Хүн байхгүй. Нэг ч хүн байхгүй. Холбож ийн хоорон. Одоо бодох гарнаас тэ. Хэлбэрт орж байгаа машин. Нэмийн даатгал, татвар, жорлон, гэрэлтүүлэг, орон сууд, зогсоол юу ч байхгүй. Захлаа би чулаа авъя. Нэг ч юм тэгж тоо. Ажлын ээлж гэсэн байхгүй. Зүгээр ажиллаа л. Хэдэн жилийн өмнө лээ нөгөө ногоо автобус Монголд үйлдвэрлэж байгаа юм. Бид нар зүгээр joke юм. Шилийн угсарч байна. Батарейг нь одоо батарейг нь холбож байна. Секундэд нэг машин гардаг бол. Тэгээ ясам дээр ин гэрлүүлэг бас хэрэггүй байхгүй тий. Зүгээр шоу. Энэ машин өөрийгөө жолоодог болно заяа харж байгаарай. Энэ өөрийгөө жолооддог болно энэ машин өөрийгөө жолооддог болно. За тэгээ яг монголчууд бид нэр чулуун зэвсгийн үеэр амьдарч байгаа юм бэ гэх юм бол зүгээр эндээсээ харж болно заяа. Зүгээр ерөөхдөө ингээд дэлхий буюу хятад ингээ харьцуулах хэвээр. За хятадуудын за 2022 онд тэгээ суйрлуулсан робот үйлдвэрлэл явуулж байгаа ажил хийж байгаа робот. За Япон, Америк, Солонгос, Герман, Итали, Тайван, Франц, Мексик бла 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 бла. Монгол бүр байхчгүй. Тэ. За тэгээ энэ жоохон сонир харагдаж байна тий. За яг хөө бусад дэлхийн хятадтай гайгүй юм биш үү? График нь жоохон задлж заяа. Задлаад ирчих юм бол ийм харагдаж байна. 290 мянган робот суйрлсан. Япон хятад тасарсан. Тэ? Тасарсан. Окей. За тэгээд юу үйлдвэрлэж байгаа юм бэ гэх юм бол машин. Одоо бүр орон сууд заяа. Удахгүй хэдүүлээ тэрэлж мэрэлж иш тишээ ингээд байгаль орчиндөө ингээд аялмаар байгаа юм бол ийм янз бүрийн зоч буудал муудал хаус маус барих хэрэг алга заяа. Зүгээр бэлэн ухсардаг юмыг зүгээр хятаас аваад ирчихнэ. Окей?
За тэгээ хэдүүд энэ дээр юугаар хэмжээг нөхчдөг, материалууд нь стандартыг нөхчдөг, тэгээ өөрөө үйлдвэрлэдэг. За тэгээ зургийг хин зурдаг юм бэ? Химэл охин зурдаг болсон. Xiaomi компани тэгээ BYD-гаас нэг ялгаа ерөөсөй байхгүй. Дөнгөж саяхан хав харанхуй үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулсан. За хав харанхуй dark factory гэж байгаа. Яагаад гэх юм бол гэрэл хэрэггүй, яагаад гэх юм бол тэн дотор хүн байхгүй. За тэгээд хамгийн максимумдаа энэ шинэ үйлдвэр маань жилийн 31 сая ухаалаг утсыг үйлдвэрлэх чадвартай. Xiaomi компани 330 сая долларыг ийшээ хөрөнгө оруулалт хийсэн. Ямар гар утас үйлдвэрлэж байгаа юм бэ гэх юм бол Xiaomi Mix 4 Fold, тэ Mix Flip гэсэн шинэ загваруудыг энэ дотор үйлдвэрлэж байгаа. Энэ үйлдвэр 100% автоматжуулсан. За яа. Тэ бүр ингээд чанарын шалгалал заяа. Өөрийнхөө үйл ажиллагаа сайжруулдаг, илүү бүтээмжтэй болохын тулд бас хиймэл байхаа нь өөрийнхөө хийж байгаа ажлаа дүгнээд өөрийгөө сайжруулдаг. Энэ үйлдвэр ингээд ажиллах тусам илүү ухаалаг, илүү бүтээмжтэй болоод ирдэг. За энэ дотор тэгээд цалингийн зардал гэж байхгүй заяа. Хүний нөөцийн алба гэж байхгүй. Үйл ажиллагаа хариуцсан захирал гэсэн юм байхгүй. Манаач гэсэн байхгүй, цэвэрлэгч гэсэн юм байхгүй, юуч байхгүй. Тэгээд бид нар юу их юм бол. За хэдүүд дотор ч гэсэн энэ роботыг үйлдвэрлэдэг робот бий болсон. Хэдүүд энэ KUKA гэдэг компаниг германчуудаас 2018 онд худалдаа авсан. Германчуудын суурин дээрээ эдгээр юу исэн бэ гэх юм бол дараагийн инновац. За тэгээд үйлдвэр дотор үйлдвэр дараагийн үйлдвэр өгсөрдөг. Тоног төхөөрөмж дараагийн тоног төхөөрөмж өгсөрдөг. Тийм шатна хүрсэн байгаа. Тийм KUKA гэдэг брэнд компани бол одоо юм робот гар тэг үйлдвэрлэлийн шугам бүх юмыг үйлдвэрлэж чаддаг болсон. За тэгээ жилдээ 30 мянган юм үйлдвэрлэж байгаа. Тэгээ энийг одоо нэмсээр л байгаа. Ирэл байвал энийг нэмээл байгаа. За энэгээр дамжуулаад юу болж байна гэвэл заяа. Өртөг буурч байгаа. Яаж хэдтүүд нэг автомашиныг $10,000 зарж байгаа юм бэ? Утгах $8,000, утгах $9,000 тий. Яаж ерөөхдөө Xiaomi гэдэг компани маань тансаг баг уралдааны машиныг $60-70,000 үйлдвэрлэж байгаа юм бэ? Европ, Америкт ийм машин авмаар байгаа юм бол $120-150,000 өртөгтэй. Яагаад нэрийг чадж байгаа юм бэ гэвэл заяа компани гэдэг юм маань тий бид нар ингээд 10-20 жилийн өмнө тий нэг хүн за чи юу гэдэг юм бэ гэсэн чинь мань хуваараа компанитай гэх юм бол хүмүүс юу асуудаг байсан бэ гэх юм бол чиний компани хэдэн ажилтнаа юм бэ? За тэгэл миний компани 100 ажилтнаа гэх юм бол гайгүй юм биш тий. Өөр хүн миний компани 10,000 ажилтнаа юм бол вау чи бол лааж штэ гэж хэлэх байсан байхгүй. Одоо яг эсрэг юм л явж байна. Тий. Чиний компани хэдэн ажилтнаа юм бэ? 100 ажилтнаа. Яасан ч олон ажилтнаа юм бэ. За энэгээр дамжуулаад заяа. Цалингийн зардал, нийгмийн даатгалын зардал, татварын зардал, зогсоол, хүний нөөцийн алба, урамшуул, илүү цагаар ажилласан, хүмүүс нь өвдөн, шинэ ажлын сурган, хүмүүс ажилласаа гарна, өвдөн, ажлын байраа дээр хулгай ажиллаа таслан гэх мэт чинь юу ч байхгүй. За хятад энэ дээрээ тэргүүлж байгаа. Тэгэхээр энэ шүндээ тэр саяны үзүүлсэн компани бол тий юу хийж нэ гэх юм бол эргэн тойрон хөдөө орон нутгаасаа ойрхон тосхон хотоосоо бүх юм өөрөө худалдаа авдаг болсон. Ерөнхийдөө олон улсаас энэ ерөөсө тоног төхөөрөмж багж хэрэгсэл сэлбэг ерөөсө татхаа болцсон. Энэ юу юм бэ гэх юм бол ач үйлдвэрлэлийн стратегийн бодлого хятадууд энийг мундаг хэрэгжүүлсээр агаад ерөнхийдөө нэг хот дотор, нэг район, нэг бүс дотор бүх юм үйлдвэрлэдэг болсон. Энэгээр дамжуулаад бас юу болж байна гэх юм бол тээвэрлтийн зардал байхгүй болж байгаа, логистикийн зардал байхгүй болж байгаа. За нэмэтэр тээвэр логистикийг бас хиймэл байх нь өөрөөр жолооддаг машинууд тоног төхөөрөмж хийдэг болчих юм бол бас жолоочийн өртөг гэсэн юм байхгүй. За батарейгаар ажилладаг машинаар тээвэрлэх юм бол бас бензин, дизелийн төлшийн зардал байхгүй. Зүгээр цахилгааны зардал байгаа. За тэгээд тэр хиймэл байханаар өөрөөр жолооддаг машин дотор хүний ажил хийдэг юм тэр машин юу шаарддаг юм бэ гэх юм бол тооцооллын хүчин шаардлага надад өгч. Тэнд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол компьютер чип хэрэгтэй, интернет хэрэгтэй, дата центр холболт хэрэгтэй. За нэмээд эрчим хүч хэрэгтэй. Тэгээ дата центрт яг яс юм дээр юу хэрэгтэй юм бэ гэх юм бол дахиад зүгээр цахилгаан хэрэгтэй. Хүн хэрэггүй болчихж байгаа. Тэгээ бүх үйлдвэрлэл одоо юу болж байна гэвэл заяа. Компьютер чипийн хэрэгцээ. За тэгээд эрчим хүч. За таад миний контент үзсэн бол хятадууд юун дээр төвлөрж байгаа юм бэ гэх юм бол хямдхан эрчим хүч. За тэгээд сүүлийн үед юун дээр маш их төвлөрж байгаа юм бэ гэх юм бол тэр компьютер чип тооцоолол дата центр дээр 100% төвлөрч байгаа.
Тэгээ манай найз сая хаашаа явсан бэ гэвэл өөр Монгол руу яваад тэнд ноолурын үйлдвэрлэлийг харсан. За. Говь компанитай адилхан хүчин чадалтай ноолурын үйлдвэрлэлийн шугам харсан. Хэдэн ажилттай байсан гэ. 40 ажилтнтай. За манай Монголын тэргүүлэгч компани говь хөрхий тий хэдэн мянган ажилтны юмыг хятад тэндээ 40 ажилтнаа хийж байгаа. Бүх юм автоматжуулсан. За тэгээд юу хэлэх гээд байна гэвэл хятадууд аль хэдийн өөр ертөнцид амьдарч байгаа. 20 жилийн өмнө юу байсан бэ гэвэл заяа хямдхан хөдөө амьдардаг хятадуудыг хөдөө хаашаа явсан бэ гэх юм бол үйлдвэрлэл дотор тий та бүгдээрээ тэр Foxconn гэх мэт iPhone-ы үйлдвэрлэлийг сонсч ирсэн баха. Тийм байха болцсон. Тэгээ хятадууд одоо эх 5 жилийн хугацаанд ямар үйл рүү шилжиж байгаа юм бэ гэх юм бол Dark Factory era руу шилжиж байна. Хав харанхуй үйлдвэрлэлийн үйл рүү шилжиж байгаа. Яа гэх юм бол ажилтан хэрэггүй. За тэгээ энэ роботууд юу их юм бэ? Хиймэл ойхонтой болохоор бүрэн автоматжуулсан. Нэг ч хүн дундуур нь байхгүй, гэрэлтүүлэг хэрэггүй. Бүх юм робот, бүх юм камержуулсан, бүх юм хиймэл ойхонжуулсан. За угсралч, шалгалт, логистик бүх юм тэ роботууд хийж байгаа. Хүн дундуур ерөөсөө орохгүй. За энэгээр дамжуулаад юу болж байна гэвэл за эрчим хүчний хэрэглээ буурч байгаа. Үйлдвэрлэлийн угсралтын үртэг буурж байгаа. Газар талбай зогсоол зам мам гих мэт ч ерөөсөө байхгүй. Ажилтан тийшээ очихгүй, ажилтан тэндээсээ харихгүй. Ажилтнгийн орон сууц гэсэн байхгүй, кафетерия байхгүй, хувц цалт өрөө байхгүй, амралтын өрөө байх хэрэггүй, офис байхгүй, ширээ хэрэггүй, тавилга хэрэггүй, компьютер хэрэггүй, юу ч хэрэггүй. Зүгээр робот л хэрэгтэй. За энэгээр дамжуулаад юу болж байна гэх юм бол үйлдвэрлэлийн зардал ойролцоогоо 15-аас 20% буурж байгаа. Өмнө $100,000 үйлдвэрлэдэг тоног төхөөрөмж байсан бол одоо тий 80,000 доллар болж байгаа. Тэгээ энэ улам хямдхан болж байгаа. Яг гэх юм бол цаана ханган нийлүүлж байгаа үйлдвэрлэлүүд нь бас яг адилхан бүрэн автомат болж байгаа. Тэг ингээд сүлжээ даяар өртгөн ингээд буураад байна. Яг гэх юм бол хүмүүс ирэхгүй болчихно. За. Тэгээ хүмүүс бас юу таамаглаж байна гэвэл хятад дотор тий 2017 онд 12 сая ажлын байр алга болсон. Жил болгоно ерөөхдөө хэд хэдэн саяар тий ажлын байр алга болж байгаа. Тэгээ хүмүүс одоо юу хийж байна гэх юм бол та харж ирсэн баг. Нөгөө бараа зардаг ажил руугаа орж байгаа. Контент, борлуулалт гих мэтчлээ. За Монголд бас энэ цаг үе хизээний цагт ирэх баха. За тэгээд энэ South China Morning Post юу бичиж байна гэвэл 2030 онд хятад улс смарт үйлдвэрлэлээрээ дэлхийг тэргүүлэх нэ. За таад ингээд энэ үйлдвэрлэлийн цаана юу харж байна? Агуулгыг харж байгаа зү тий. Энэ агуулга нь юу болцсон байгаа юм? Бүр дээшээ хэдэн давхар өндөр юу тэнд хадгалаад байгаа юм бэ гэх юм бол төмөр. Тэгээ яг гэх юм бол одоо хүн хэрэггүй юм чинь аюулгүй байдлын горимн шал өөр байж болно. Өндөр байж болно. Роботууд одоо нэг бүгдийг хийж байгаа юм чинь үйлдвэрлэлүүд шал өөр хэлбэртэй болж эхэлж байгаа. За тэгээ South China Morning Post юу хэлж байна гэх юм бол 2030 онд тэргүүлнэ. Магадгүй өнөөдөр айл хэдийн тэргүүлээд эхэлсэн байж магадгүй. Тэгээ ерөөхдөө digital economy, дижитал үйлдвэрлэл, автоматжуулсан үйлдвэрлэл жил болгон хятад улсад 18.2%-аар өсөж байгаа. За энэ 18.2 нэг сүртэй юм биш ээ. За 100-ыг 18.2-оор үржүүлчих заяа. За нэг жилийн дотор 118.2 болж байна. За дахиад 139. Дахиад бам 165. Ингээд 4 жилийн дотор энэ салбар нэг нугарчж байгаа. Тэгээд дахиад 2 жилийн дараа өмнөх анхны жилээс харьцуулсан бол 3 нугарч байгаа, 4 нугарч байгаа. За тэгээ бүх юм илүү хямдхан, бүх юм илүү бүтээмжтэй, бүх юм илүү хүртээмжтэй. За тэгээд та бас өмнөх график үзүүлж ирсэн хятадууд яагаад ийм олон цахилгаан станц бариад байгаа юм бэ? Яагаад ийм атомын цахилгаан станц хийгээд байгаа юм бэ? Яагаад ийм олон нүүрсний цахилгаан станц, яагаад ийм салхи, нарны цахилгаан станц бариад байгаа юм бэ гэх юм бол заяа хятадд явж үзээгүй хүн тэр ерөөсөө мэдэхгүй тэдэнд юу гэдэг нэ гэх юм бол зүгээр үйлдвэрүүд ингэж гэл сая-саяар нэг өгсөрч байгаа. За тэг хангамжийн сүлжээ, логистик, үйлдвэрлэл, хиймэл ойхаан, угсрал, тоног төхөөрөмжөөрөө хятадууд одоо тэргүүлж гүйцэх юм орн байгаа болов. Одоохно алга байна. Яг гэх юм бол тэндээ тасарч байна. За тэгээ түрүүний график үзүүлчихсэн.
Америкт үйлдвэрлэл нэг сүртэй байхгүй. Үйлдвэрлэлийн ажлын байрууд хаашаа явж байна гэх юм бол бүтээмж нь хаашаа явж байна гэх юм бол Хятадууд. За 1999 оноос хойш Хятадууд 2023-24 он хүртэл яагаад ийм их эрчим хүч яагаад ийм олон цэгланс барьж байгаа юм бэ гэх юм бол ойлгомжтой. Нэмэл барьсаар л байгаа. Яагаад гэх юм бол одоо дата центр хиймэл ухааны тооцоолын эрчим хүч хэрэгтэй. Тэгээ энэ дундаа ерөөхдөө байгаль орчин бла бла гэсэн юм байхгүй, ард иргэдийн гоншихахгүй. За тэгээ түрүүний үзүүлсэн тэр BYD үйлдвэрлэл дотор ажилтан байхгүй, үйлдвэрлэлийн эвлэл гэсэн байхгүй, хүний нөөцийн алба гэсэн байхгүй, бла 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 гоншихнах хүн байхгүй. Цэвэр бүтээмж. Яг хэдтэй эдийн засаг шиг. Сонгуул гэсэн юм болохгүй, өөр нам гарч ирэхгүй, хөтөлбөрийн доод хэмжээ бла бла юусоо байхгүй, зүгээр цэвэр бүтээмж. За тэгээ Хятадууд одоо дараагийн юун дээр аль хэдийн өнгөрсөн 3 жилийн хугацаанд нүүдлээ хийдсэн юу юм бэ гэх юм бол дата центр, хиймэл ухаан. За тэгээ таад нь харж байна уу? Дэлхийн топ суперкомпьютерууд одоо тэр чигтээ бараг Хятадуудынх болж байна. За тэгээд ерөнхийдөө дата центрийн дэд бүтц аль хэдийн бэлэн болцсон. За. Тэгээд тэр BYD-ийн үйлдвэрийг гаднаас ингээ харах юм бол ийм том. Сан Франциско хоттой адилхан. Одоогийн байдлаар энд та урдаа юу харж байна гэх юм бол нөө ажилтны орон сууц нь харагдаж байгаа. Гэхдээ эдгээр бас удахгүй алга болчихсон заяа. Энэ роботууд гараад ирэх юм бол энэ ажлын байрууд тийм хүн энэ зогсоол мохсоол энэ тэнд харагдаж байгаа шүү дээ, байхгүй болчихноо. За тэгээд машинууд бүр хямдхан болно заяа. Окей. За тэгээд уул уурхаа олборлолт бүр түүхийтэйс ахуулаад тий боловсруулах үйлдвэрлэл бүх юм илүү бүтээмжтэй болоод ирэх юм бол тий одоо магадгүй бид нар 10-15 жилийн дараа заяа компьютер автомашин орон сууц хувц сунар бүх юм ерөөдөө 2 3 4 дахин хямдхан болох байхаа. Тий манай хөрш ингэж юм шүү. За бид нар яаж вэ? 1960-аад оны төмөр замаараа юмаа зөөж байгаа. Иргэдээ зөөж гин, бараагаа зөөж гин, түүхийдээ зөөж гин. За яа. Хятадуудын дата центр хиймэл ухаан дээр ингээд дэлхий эзлэх гээд ах чинь бид нэр нарийн цагираг, өргөн цариг дээр ингээд тэнхтэй явж байгаа заа яа. За бид нар юу яаж үйлдвэрлээ танаа гэх юм бол манай үйлдвэрлэл дээр зүгээр нүүрсээ ингээд газар дээр хайчдаг. Тэ. Баахан ажилтан одоо энийг ингээд түгээ явчин гараараа савладаг гих мэт юу автоматжуулалт. 5 толгой түлш. Тэ. 5 толгой түлш үйл ажиллагаа эхлүүлснээс хойш хэр их алдагдлал хоригдлуулсан байгаа юм бэ? Хэр их татвар төлөгчийн мөнгийг шатаацсан байгаа юм бэ мэдхүү? 700 тэрбум төгрөг гараа явцсан. Бид нар юм байна. Урд хурш юм байна. 3 сарын 30-нд Токио хотод ямар сургалт болох гэж байгаа юм бэ гэх юм бол хөрөнгө оолтын анхны шатны сургалт. За, энэ дээр би юу заах юм бэ гэх юм бол ер нь хувийн санхүүгээ хэрхэн зохион байгуулах ёстой. За, нэмээд би өөрийнхөө харилцагчийн түүхээс таатай хуваалцсан. Ямар түүх хуваалцсан бэ гэх юм бол миний хамгийн амжилттай хөрөнгө оолтогчийн түүх. Тэрнээсээ та юу сурах юм бэ гэх юм бол юу дөөрэж болох юм бэ. За, нэмээд би юу заах юм бэ гэвэл миний хамгийн муу хөрөнгө оруулагч, хамгийн олон алдаа хийсэн, хамгийн их мөнгө алдсан харилцагчийн түүхээс бас хуваалцсан. За тэрнээсээ юу сурах боломжтой юм бэ гэх юм бол юу хийх ёсгүй юм бэ. За тэгээ сүүлийн хэсэг хэдүүлээ юу ярих юм бэ гэвэл дадал зуршилтай яаж болох юм бэ? Хувийн санхугаа хэрхэн урт хугацаанд зохион байгуулад тэгээд санхүүгийн аюулгүй байдал тэгээд санхүүгийн эрхчлөөнд хэрхэн хүрэх боломж талаасаа би та хэдэд стратеги, арга барил, үзэл бодол тэг чадхаараа бүх юма хуваалцсанаа. За энэ сургалтанд би бас хэд ном авчин та ном сонирхож байгаа бол бас шууд авч болно. Сургалт дууссныхан дараа ойролцоогоо 6-7 цагт би үлдсэн байхах, та ч гэсэн үлдсэн байхах. Тэгээд хамт хоолнд орё гэх юм бол бас боломжтой шүү. Тэгээд магадгүй компани. За бүртгэлийн линк доор байгаа тэн дээр дэлгэрэнгүй хаяг, төлбөр шилжүүлэх, судалгаа, баталгаажуулах, наривчлсан хаяг бүх юм байгаа. За линкэн дээр дараад тэгээд Токиод уулзцгаая. Sayonara.